Бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих сэдв бол энэ уламжлалт банк санхүүгийн компаниудтай холбоотой охин компаниуд болон сангууд, кастодиан үйлчилгээний санхүүгийн байгууллагууд нь биткойныг ямар хэмжээгээр авсан байна? Нийт авсан одоо гол том энэ санхүүгийн компаниудын биткойны хэмжээ хэд болсон байна талаар ярина. Мөн биткойны ханш өссөн байгаа. Энэ баг зэрэг ярих гэж бодож байна. Эцэст нь болохоор биднээсээ хөрөнгө оруулсан смарт трейд бот болон coin дээр шинэтэй орж ирсэн байгаа. Та бүгд хэлсэнсээр. За та бүгдийн дэлгэцээс харж байна. Grayscale, MicroStrategy гэдэг компаниуд нэлээд биткойн цуглуулсан байгаа. За эхнийх нь бол энэ MicroStrategy компани. Нийт 425 сая доллар зарцуулсан. Авсан биткойн болохоор 38,250 ширхэг биткойн. За эхнийхийг бол 8 сард авсан гэдэг энэ компани. За энэ ингээд байж байна. 21,454 биткойныг 250 сая доллар авсан байна. MicroStrategy компани бол mobile application болон үүлэн технологийн програм хангамжийг бичгээд нэлээд том үр эзэлдэг ийм том компани байгаа. Хүн бизнесийн анализ хийдэг юм байгууллага. Ингээд өөрийнхөө эрсдлийн сангаараа өөр хэлбэрээр биткойноор үүсгээд хөрөнгөө эрсдлээс хамгаалах зорилгоор биткойныг ингээд авч ирсэн байна. За ингээд та бүгд харж байна бичлэг дээрээс 9 сарын 14-нд нэмж MicroStrategy компани 16,796 биткойныг авсан. Үүнийг авахта 175 сая доллар зарцуулсан байдаг. Ингээд нийт 38,250 биткойн буюу өснөтөн дээр харагдаж байгаа 425 сая доллар зарцуулсан. За ингээд дараагийн төлөвлөлт нь бол Galaxy Digital. За Galaxy Digital-ийн захирал нь бол Mike Novogratz гэж хүн байгаа. Wall Street-ээс гарсан хөрөнгө оруулагч бизнесмен. Нөхөр бол ярихдаа манай Digital Galaxy компаниудын биткойны экосистемийг хөгжүүлэхэд нэлээд хувь нэмэр оруулж байгаа. Тийм учраас бизнес нь хувь нэмрээ оруулахын эксекент бол биткойныг авдаг гэсэн юм байна. За одоогоор тэдний биткойн бол 16,650 биткойн болсон байна. Үүнийг авахтаа 134 сая доллар зарцуулсан байдаг. Одоогийн үнц нь бол энэ хүснэлтийн энэ дээр харагдж байгаа таалагд 212 сая 873 болсон. 134 сая доллар авсан шүү дээ. Дараагийн компани нь Square гэж байгаа. Энэ бол Twitter-ийн CEO Jack Dorsey-гийн компани, төлбөрийн хэрэгслийн компани Square. Эднээс мөн л дижитал криптовалют бол ирээдүйн мөнгөний одоо эдийн засгийг тодорхойлно. Тийм учраас биднес глобал эдийн засаг тооцоолсон бол биткойныг авч байгаа гэсэн мэдээлэл хийсэн байна. За тэдний авсан биткойн бол 4,709 биткойн 50 сая доллар зарцуулсан байгаа. Одоогоор үнц нь 60 сая болсон байна. За энэ дэлгэцэн дээр харж байна. 60 сая болсон. За хамгийн сонирхолтой одоо мэдээлэл бол энэ Rothschild байна. За Rothschild-ийн компани Rothschild Investment Corporation гэдэг компани 27 биткойныг 245 мянган доллар авсан байна. За энэ компаниас гадна одоо энэ компани бол Rothschild Investment Corporation бол 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй компани байна. За энэ бол зөвхөн нэг компани Rothschild. Үүнээс гадна биднээс мэддэг Grayscale Investment болон Grayscale Bitcoin Trust-аар дамжуулж болсон Rothschild-ийн биткойныг авдаг байна. За энэ бүгдээс ингээд харахад бол энэ банк санхүүгийн системийг зохиосон хөрөнгөтэй тэргүүтэн хүмүүсийн компани яагаад энэ биткойныг авч байгаа гэдгийг та бас өөрсдөө бүгдээ дүгнэж үзээрэй. Биткойны ханш тэг болох магадлал багтаа яг үүнч ханш нь доошоо одоо өнөөдрийн байдлаар 13,217 доллар болсон байна. Биднээс нэг өсгөөс өмнө 5 дэвшүүлсэн. Тэгэхээр доошоо умаа дэш өссөн гэсэн боловч баг зэрэг умаа дэш өссөн байна. За энэ бүгдээс та бүгд ингээд харахад бол энэ
биткойнд бол тоон актив үүссэн алттай ажиллах өөрөө хөрөнгийг хийж хадгалах юм боломжтой гэж би үзэж байна. Ингээд бүгнээд энэ бүдээс үснэгтээс харахад бол нийт 758,999 биткойн авсан санхүүгийн байгууллага. Үүнийг авахдаа 9,696 сая 538,660 биткойн зарцуулсан. Биткойны хэмжээний 3.7% эзэмшиж байна. За энэ бол одоо ашиг нь харагдаж байна. Авсан дүнгээсээ илүү байна. Зах зээлийн үнэлгээ нь одоо 10,48 сая 529,604 биткойн болсон байна. Энэ огцон биткойны хааш ингээд бараг 11,000-10,000-аас ингээд 13,217 руу өсгөд бол нөлөөсөн нэг нөлөөлөл нь бол энэ PayPal. За тэгээд 18 цагийн өмнө PayPal-ийн за ингээд энэ дээр юу харагдаж байна гэхээр Америкийн иргэдэд юун төрөнд дөрвөн криптовалютаар үлгээ хадгаламжийг их худалдаж авах боломжтой болж байгаа. Биткойн, Ethereum, биткойн Cash, Litecoin. За энэ бол биткойны хашиг 13,000-аас дээшээ гарахад нөлөөсөө ялцгүй нөлөө үзүүлсэн байна. Тийм учраас та бүгд энэ биткойныг авч хадгалах, арилжаанд оруулах, авсан биткойныг зүгээр хүүгүү хөвтүүлэхгүй байлгах гэх янз бүрийн маш олон төслүүд болон саналууд байгаа. Бид бол өөрсдийн авсан биткойныг волтод байршуулад тодорхой хэмжээгээр сар тутам 8-аас 13% хүртэл өсөж байгаа. За ингээд эцэст нь биднээсийн хүн болсон смарт трейд койныг ярих гэж байна. За энэ дээр биднээс бол өөрсдийн үнэгийг байршуулад сар 60%, 100% буцааж өөрсдийнхөө криптовалютын ансууд татаж авах боломжтой. За ингээд энэ сарыг дуустал энэ трейд койныг авах санал бидэнд тавьсан байгаа. $2,000-оор $20,000 өчигдөр бол $1,000 байсан. Энийг татсан байна. За яг өөрийнх нь үндсэн үнэ бол $83 байгаа. Ийм төсөв байна. Тийм ч биднес Ethereum болон биткойноор хөрөнгө оруулсан өөрийн смарт трейд койн дээр байршуулсан байгаа шүү. За маргааш аягүй бол энэ 2,999 болж магадгүй. Өмнө нь бол бас энэ промошныг нэг удаа явуулсан байгаа. Өмнө нь бас ингэж оролцоод эндээс бол хямдхан трейд аваагүй хүмүүс байж магадгүй. Одоо дахиад энэ боломж өгч байна. 12 сарын 10-нд бол hybrid token гарна. Hybrid token гарснаар биднээсийн дансанд байгаа одоо трейд койнтой ижил тооны hybrid token үнэгүй өгөх юм байна. За ингээд та бүгд өөрсдөө сайн судалж шийдээд энэ төсөл рүү өөрийнхөө хөрөнгийг байршуулах уу, сар тутам 8-аас 13% өсөлт биткойн Ethereum дээр хийх үү гэдгийг шийдээрэй. За бид бол өөрсдийн мэдээллийг энэ Facebook, YouTube-ээр дамжуулж байгаа. Та бүгд биднээсээ сошиал сүлжээгээр байнга меншн хийх, бусдад түгээр бүртгүүлэх үйл ажиллагааг биднээсээ мэдээлэл төрөмж орж байгаа. За дараагийн бичлэгдээ биднээс энэ биткойн болон криптовалютын талаар мэдээлэл дамжуулах хэрэг байна уу? Та бүгдээс бас ингээд сонирхсан асуултанд чинь хариулж болно. За ингээд Coinbase-ийн талаар мэдээлэлүүд бас ингээд харж байгаа биднээс график гэдэг юм бас төслийн талаар харж байна. Энэ бүхнийг бол та бүгд нэлээд судлах, шинжлэх цаг ордог учраас шаардлагагүй бол биднээс энэ мэдээллийг цаг заран судалгаа хийж видео маягаар тавих шаардлагагүй болов уу гэж үзэж байгаа. Тийм учраас та бүгд шаардлагатай бол энэ мэдээлэл дээр коммент дарах, цан сэтгэлдээ үлдээх юм зүйлийг хийгээрэй. За ингээд бидэнтэй холбоо өрөх хүмүүс бол
бичлэг дураар хаягаар холбогдож болно. Анхаарал тавьсан баярлалаа.